Модтын навчис шарлан салхины эсгэрэх чимээ, усны шувууд буцагтай зэрэгцэн Монголын кино сонирхогч тэр дундаа өөрсдийн хүсэл мөрөөдлийг биелүүлж кино бүтээх процесст авьяас бэлэг, хурд хүч авахалч сан байгаа 48 цагийн дотор сорж үзэхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй байдаг 48 цаг кино наадам 5 дахь жилийнхээ намартай залгаж байна. Харин одоо бүгдээрээ 48 цаг кино наадам хэрхэн Монгол улсад зохиогдох болсон ямар олол амжилтыг дагуулв зэрэг цаг хугацааны түүхэн чимээр аялцгаая. Анх 2001 онд кино сонирхогч Марк Руперт, Лиза Лангстон нар амралтынхаа өдрүүдийг зугаатай өнгөрүүлэх үүднээс 48 цаг кино наадмыг санаачлан өөрсдийн төрөлх хот болох Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотноо зохион байгуулсан түүхтэй. Энэхүү кино наадам нь асар богино хугацаанд кино сонирхогч уран бүтээлчдийн анхаарлыг татаж хамрах хүрээгээ тэлсээр идүгэ Америкийн нэгдсэн улсын Бостон хотод байрладаг олон улсын 48 цаг кино наадам байгуулга болон өргөжсөн төдийгүй кино урлагийнхан кино сонирхогчдын дунд нэр хүндтэй наадам болжээ. Одоогийн байдлаар энэхүү кино наадам нь Америк, Европ, Аз, Африк, Австрали твийн 100 гаруй хотод уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд жилээс жил хамрах хүрээгээ тэлсээр байна. «48 цаг кино наадмын онцлог нь юу вэ? 48 цаг кино наадмын дүрм ёсоор оролцогчид нэг цагийн өмнө кино хийх төрөл, жанраа сугалж, зохиолоо бичиж, жүжигчдээ сонгож, найруулга хийж, зураг авч, эвлүүлэг, дуу оруулалтаа хийн 4-7 минутын богино хэмжээний кино бүтээж, хугацаанд хүлээлгэн өгөх ёстой. Мөн Америкийн нэгдсэн улсаас ирүүлсэн даалгавар буюу нэг дүр, хэрэглэгдэх эд зүйлс, хэлэх үйлбэр зэрэг 3 өгөгдлийг киноны санаагаа илэрхийлэхдээ заавал ашигладаг. Энэ нь тухайн киног 48 цагийн дотор хийсэн гэдэг гол баталгаа болж өгдөг юм л да. Мөн кинонд оролцож байгаа бүх уран бүтээлчид нь сайн дурын үндсэн дээр ямар нэгэн үн төлбөргүй тоглохоос гадна хэрэглэгдэж байгаа дуу, ая зэрэг нь оюуны өмчийн зөвшөөрлийг авсан байх ёстой зэрэгээрээ онцлог юм. Мөн наадамд оролцсон бүх багийн кино театрт гаргадаг зэрэг нь наадмыг улам сонирхолтой болгодог төдийгүй кино театрын том дэлгэцээр өөрсдийн хийсэн бүтээлээ харан суух нь асар их урам зориг, уран бүтээлийн амтыг мэдрүүлдэг байна. Энэхүү кино наадам нь киноны уран бүтээлчид төдийгүй кино сонирхдог, кино хийх хүсэлтэй хүн бүр нээлттэй учраас 1000 сонсохоор нэг үзэх гэдэгчлэн тэдэнд асар том боломжийг олгодог юм. Түүнчлэн хүмүүст кино бүтээх амтыг мэдрүүлж, мэрэгжлийн уран бүтээлчдтэй танилцах, хамтран бүтээл туурвах ирээдүйн замыг нийлүүлээ. Шилдгийн шилдгэр шалгасан бүтээлийн эзэд жил бүр Америкийн нэгдсэн улсад болдог олон улсын 48 цаг кино наадамд оролцож, дэлхийн 2500 гаруй баг, 135,000 гаруй уран бүтээлчтэй оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөх боломжтой болдог байна. (2009 онд Энэтхэгийн Мумбай, Хятадын Бээжин, Португалийн Лиссабон, Монгол улсын Улаанбаатар хот 48 цаг кино наадамд оролцох албан ёсны эрхээ авсан юм. Ийхүү 48 цаг наадмыг зохион байгуулах эрхийг Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг найруулагч Цогтбаяр авснаар эх орондоо 2010 онд анх удаа зохион байгуулсан юм а.
Нийт 22 баг оролцсноос ICT баг зүүд богино хэмжээний киногоор шилдэг хөгжим, шилдэг найруулга гэсэн шагналыг хүртэж, шилдэг киноны эзэд болсон юм. Киноны продюсер найруулагчаар хоролд орж ажилласан бөгөөд эх орноо төлөөлөн анх удаа Америкийн нэгдсэн улсын Майами хотноо дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан кинонуудтай өрсөлдөж, шилдэг 16-д багтсан юм. Улмаар Каннын олон улсын кино наадмын дэргэдэх богино хэмжээний кино болонд бүтээлээ танилцуулах хэрэгтэй болж, олон улсын киночидтай танилцах, туршлагаа солилцох, цаашид олон зүйл хийж бүтээхийн эхлэл нь болсон юм а. Чиний нүгэ намайг хайрлан халамжлан тэжээнд итгэн гэдсэн чинь хаана вэ? Энэ залуу хэрэгтэй байхгүй юу? Тэрэндээ бас айтайгаар харагдчих гээд байгаамаа. Чиний наад хайр халамж чинь миний амьдралыг бүр там болгоод байна. Хийснийхээ хариуг заавал амсдгийг. Эсвэл бог чөтгөрийг газар доор байдаг гэж та санаж гин үү? Чад ямараа бэ? Чи нэмийг олон шин зүтэлсэн биз? 2011 он 27 баг оролцсноос олгой, хингэрэг, төвөнх баг, сэрэлт, богино хэмжээний киногоор Гран При шагналыг эзэн болж, Америкийн нэгдсэн улсын Холливуудад зохион байгуулагдсан олон улсын 48 цаг кино наадамд оролцсон юм. (2012 он) 48 цагийн дотор хэн хамгийн сайн богино хэмжээний кино хийх вэ? Энэ наадамд 32 багийн 250 гаруй уран бүтээлч оролцсноос Absolute Pictures багийн бүтээл эзэгнэгч богино хэмжээний кино шилдэг зохиол, шилдэг киноны эзэд болсон юм а. Тэд мөн л урдны жилүүдийн Гран При шагналын эзэдийн адил Америкийн нэгдсэн улсын Холливуудыг зарлаа. (2013 он) жилийн ирэх бүр 48 цаг наадамд оролцогчдын тоо нэмэгцээр байна. 35 баг оролцсноос шилдэг жүжиглэлт, шилдэг зохиол, шилдэг найруулга гэсэн 3 номинацийн эзэд болж, Азот нь гээж улмаар шилдэг кино гэсэн шагналыг хингэрэг багийн уран бүтээлчид хориглон бүтээлээрээ хүртсэн юм. Тэдний хувьд кино урлагийн дээд сургуулийг дөнгөж төгссөн эрч хүчтэй залуусын нэгдэл байж, цаашид хийж бүтээхийн онгод хямраа бадраасан их замын эхлэл байсан гэдг нь дамжиггүй юм а. Энэхүү Монгол улсад 2010 оноос эхлэн амжилттай зохион байгуулагдсан 48 цаг кино наадам нь залуу уран бүтээлчдэд богино хугацаанд түргэн сэтгэж, багаар ажиллах ур чадвар эзэмшүүлж, бүтээлч сэтгэлгээ эдвэх сонирхлын дэмжих, мэрэгжлийн бус сонирхолчдод өөрийгөө нээх, сорих бололцоо олгох,
дэлхийн үе тэнгийн уран бүтээлчдтэй мөр зэрэгцэн алхаж харилцан туршлага солилцох боломжийг олгодог билээ. Globe International төрийн бус байгууллага, боловсрол суваг телевиз, Moviebox суваг хамтран 48 цаг Монгол 2014 наадмыг 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Бүртгэл бол сая 8 сарын 25-наас эхэлсэн. Энэ жил бас 5 дахь удаага зохион байгуулж байгаа гэдэг утгаараа тэгээд дээрээс нь урд нь бас манай киночид маш олон багаар бүртгүүлж орж ирсэн болохоор бид нар бас илүү олон хүмүүс баг болж бүртгүүлж орох болов гэж найдаж байна. 48 цаг кино наадамд оролцож байгаа бэсрэг кинонуудын хугацаа нь 4-7 минут байдаг. Ийм төрлийн бэсрэг кино нь дэлхийн кино урлагийн тогтсон төрөл хэлбэр төдийгүй томоохон хэмжээний уран бүтээл тойроход суралцах эхлэл болох юм а. Энэ нь бүрэн хэмжээний киноны олон хэсгийг хооронд нь зөв уялдуулж сургадаг гол арга юм. Мөн кино хийх сонирхолтой, мэрэгжил, нас хүйс хамаарахгүйгээр мэрэгжлийн багж хэрэгсэлгүйч HD бичлэг хийдэг уцтай амралтын 2 өдрөө зугаатай өнгөрүүлэхийг хүссэн хэн бүхэнд энэ наадмын үүд хаалга нээлттэй. Энэ жилийн хувьд бол дүрм журман дээр нэг өөрчлөлт гарсан юм байхгүй. Тэгээд дүрмийн хувьд бол яг явдгаараа явна. 3 хөвгөлөө өгөөд 48 цагийн дотор тэр 3 хөвгөлийг ашиглаж киногоо хийдгэрээ багууд хийн. Тэгээд киноны үндсэн зарчим нь бол 4-7 минутын хугацаатай байх хэвээр. Тэгээд яг тэр киногоо эхнээс нь зохиолынхаа санааг болоо зохиолоо бичээд тэгээд жүжигчтэйгээ ажиллаад зураг авалтаа хийгээд эвлүүлгээ хийгээд тэгээд бүрэн гүйцэд киног бол яг 48 цаг дотор хийдэг. Тэгээд жанрын төрлийн киноны төрлийн хувьд бол жил болгон өөрчлөгдсөн. Тэгээд энэ нь бол миний түрүүний ярьсан тэр вебсайтн дээр бол тавигдсан байгаа. цаг Монгол 2014 бэсрэг кино наадам нь 2014 оны 9-р сарын 26-наас 2014 оны 9-р сарын 28-ны хооронд зохион байгуулагдана. Шилдгээр шалгарсан бүтээл нь 2014 оны 48 цаг олон улсын кино наадмын шилдэг кино шагналын төлөө Filmapalooza буюу шилдгийн шилдгийг шалгаруулах олон улсын кино наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох юм а. Энэхүү наадам нь Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Лос Анжелес хотод 2015 оны 3 дугаар сарын 5-наас 9-ний хооронд зохиогдох юм. Та энэхүү наадамд оролцохын тулд хэрхэн бүртгүүлэх вэ? Бүртгэл 2014 оны 9-р сарын 25-ныг дуустал Globe International төв төрийн бус байгууллагын байранд явагдаж байна. Мөн интернетээр бүртгүүлэхийг хүсвэл www.48orfilm.com/mn/mongolia/хаягаар бүртгүүлэх боломжтой. Монгол улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, кино сонирхогчид хүрэлцэн ирж 48 цагийн дотор чөлөө цэцэгхүйгээ уралдуулан хамгийн сайн богино хэмжээний кино хийхин төлөө уран ухаанаа шавхан өрсөлдөх тэр цаг айсвэ. Та бүхэнд амжилт хүсээд олон улсын 48 цаг кино наадамд оролцсон шилдэг бүтээлүүдээс хүргэе. Hampton Roads, хорионд, жанр Superwater, prop хөзөр. Дөрүүд Темба Теми Гордон, найрагч. Сэдв хангалттай хугацаа байхгүй. JPix Films төлөвлөж байна. 48 цаг кино төсөл. Casanova. Надад чиний шүлэг байгаа. Чийч мэдэж байгаа.
Тог цаг яваад. Casanova. Надад шүлэгч нь. Дахиад тоглох зав байна уу? Хөзрөө сугал. Аль нь ч болно. 3 минут үлдлээ. Тоглоом таалагдахгүй байгаа бол ядаж ганц үг хэлээч. Casanova. Дөргөлж үзээрэй. Тэрний санаа зовж байгаа. Чи юу хийх ёстойгоо сайн мэдж байгаа. Хэлж. Хэлээч. Тэгвэл бүсгүй чиний. Бүсгүйг тавь. Тэгэж ярихгүй шүү. Чийл зөвхөн хэлэх ёстой. Түргэн хэлдэг шиг хэцүү юм шиг ээ. Багаас нь ихэл шивэнсэн ч болно. Ямар инээдтэй хэрэг вэ? Найрагч хэрнээ бас дүлий. Чи цаг үргэж удаан байсан. Арухан секунд үлдлээ. Тэми алга боллоо шүү. Дэлхий дээрх хамгийн амархан зүйл шүү дээ. Ной талагтаа нараа. Юм ярьдаггүй хөө. Юу гэнэ? Casanova. Зүгээрээ. Одоо цаг байхгүй. Хоёулаа явъя. Хүзэр энэ байна. Тэм. Зүгээрээ. Юу хэлэх гэж байгааг чи мэдэж байна. Тоглоом дууслаа. Тэми! Тэми. Цаг дууслаа. Хүлээж вэ? Маргааш мэдрэмж хөгжүүлэх дасгал хийнэ. Хорионд. Зохиолыг бич найруулсан Джон Абрахамс. Булан байна. Дээр бацтор. Заавар. Сайн байна. Зөв боллоо. Хаана байгааг мэдэж байна шүү. Дахиад эхэлэх үү? Алхи. За. Дээгүүр нь алах. Дээгүүр нь алхаарай. Яг зөв. Чи чадлаа шүү. Сайн байна.
Энэхүү киног 48 цаг кино төсөлд зориулан бүтээв. 2011 он JPix Films